Сайн байцгаана уу? Казах хэлний хичээлийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хичээлээрээ бид Алматы қалаас буюу Алмат хот гэсэн энэ эхийг задлацгаая. За эхлээд бүтнээр нь нэг уншийе. Алматы қаласы. Алматы қаласы елдің ғылыми, мәдени және қаржы орталығы. Алматының бұрынғы аты Алмату. Алматыда 1.485.496 халық бар. Алматыда университеттер, мұражайлар, театрлар, кітапханалар, саябақтар, сауда орталықтары көп. Алматыда Көктөбе бар. Оның биіктігі 1070 метр. Медеу мұз айдыны тауда орналасқан. Ол өте әдемі. Алматыда халықаралық әуежай бар. Алматының көшелері кең және түзу. Көшеде автобустар, троллейбустар, трамвайлар жүреді. Алматыда жаңа метро бар. Алматыда ескі үйлерде жаңа әдемі биік ғимараттар да бар. Ал мына қызыл алма да Алматынікі. Бұл өте дәмді алма. Алматы әдемі жасыл қала, бірақ көшеде машиналар өте көп. Алматы қаласы, Алмат хот. Алматы қаласы, Алмат хот, елдің, ел гэдэг ұлыс кісі өк. Ұлыс. Ғылыми, ғылым гэдэг үгін болохоор шинжлэх ухаан гэсэн үг. Шинжлэх ухаан. За, мәдени гэдэг үг нь болохоор соёлын гэсэн тэмдэг нэр байгаа. Соёлын. Жишээ нь энэ ғылым гэдэг үг нь өөрөө шинжлэх ухаан гэсэн үг. Тэгээ ғылыми гэхээр шинжлэх ухааны гэдэг утгаараа тэмдэг нэр болж орж ирж байгаа. Және қаржы орталығы. Қаржы гэдэг нь санхүү гэсэн үг. Санхүү. Орталығы гэдэг нь төв гэсэн үг. За яг орталық төв гэсэн үг тийм ээ. За энэ дээр орталығы гэд хувирсан байгаа. Ягаад гэвэл энэ орталығы гэдэг нь энэ қаржы, мәдени, ғылыми гэсэн хамаатуулагдаж орсон байгаа болохоор гэдсэн энэ хамаатуулах нөхцөлийг залгаад гэдэг үсэг нь гэдгээр солигдож ороод орталығы гэж болж байгаа. Тэгэхээр Алматы хот бол улсын тийм ээ шинжлэх ухааны, соёлын, мөн санхүүгийн төв юм аа. Алматының бұрынғы аты Алмату. Бұрынғы өмнөх гэсэн үг. Өмнөх. Эсвэл хуучин тийм ээ. Хуучин. Алматын хуучин нэр, нэр. Тэгэхээр нэр нь бол тийм ээ. Алмат хотын хуучин нэр бол Алмату байсан. Алмату. Алматыда 1.485.496 халық бар. Алмат хотод 1.485.496 хүн амтай. Хүн ам. Алматыда университеттер, ойлгомжтой, их сургууль, муражайлар гэдэг олон танд орсон байгаа. Муражай гэдэг нь музейг хэлж байгаа. Музей. Муражай. Театрууд, кітапханалар, кітапхана гэхээр номын сан. Саябақтар, саябақ, цэцэрлэгт хүрээлэн. Саябақтар гэдэг олон танд. Сауда орталықтары.
Ортаалга гэдэг үг энд дахиад орсон байна тийм ээ. Төв гэсэн үг. Тэгэхээр савда гэдэг нь худалдаа гэсэн үг. Худалдаа. Савда ортаалгадаар худалдааны төвүүд көп олон. Көп гэдгийг бас өнгөрсөн хичээлдээр үтсэн. Тэгэхээр Алматыда университеттер, муражайлар, театрлар, китапханалар, саябақтар, савда орталықтар көп. Алматы хотод их сургуулиуд, музей, театр, номын сан, цэцэрлэгт хүрээлэн болон худалдааны төвүүд олон байдаг. Алматыда көк төбе бар. За Алматы хотод көк төбе гэсэн байгууламж байдаг. Onun биіктігі 1070 метр. Биіктік гэдэг нэр үгээрээ хувираагүй хэлбэр нь өндөр гэсэн үг. Нэр үгээр орж байгаа. За түүний өндөр нь за гэдэг нөгөө хамаатуулах нөхцөл орсон байгаа. Яг үгүй энэ онон гэдэг байгаа болохоор тийм болохоор К үсэг нь Г үсгэнд хувираад onun биіктігі түүний өндөр нь 1070 метр. Медеу мұз айдыны тауда орналасқан. Мұз айдын гэхээр нөгөө мөсөн гулгуурын талбай. Мұз гэдэг нь мөс гэсэн үг. Мөс. Адилхан сонсогдож байгааз мұз. Медеу мұз айдыны тауда орналасқан. Тау уул. Тауда ууланд дэ нөгөө орон байр заасандаа нөхцөл орж байна. Орналасқан гэдэг нь орналасу гэсэн нэр үг байгаа. Байрладаг гэсэн үг. Орналасқан. Өөрөөр хэлбэл медеу гэдэг тийм ээ мөсөн гулгуурын талбай ууланд байрладаг. Медеу мұз айдыны тауда орналасқан. Ол өте әдемі. Тэр маш гоё. Алматыда халықаралық әуежай бар. Алматы хотод халықаралық олон улсын. Алматыда халықаралық әуежай бар. Әуежай нисэх будал. Алматыда халықаралық әуежай бар. Алматы хотод олон улсын нисэх будал байдаг. Алматының көшелері кең және түзу. Алматы хотын гудамжнуудын көшелері Алматының көшелері Алматы хотын гудамжнуудын кең өргөн және бас түзу буюу шулуун. Көшеде автобустар, троллейбустар, трамвайлар жүреді. Жүрүү гэсэн үг. Хувираагүй хэлбэр нь жүрүү. Жүрүү гэдэг нь явах гэсэн үг. Тэгээд жүрээд буюу одоо нөхцөлд хувираад явдаг, дагдаг гэдэг утгаар орж байгаа. Тэгэхээр гудамжинд автобуснууд, троллейбуснууд, трамвайнууд явдаг. Алматыда жаңа метро бар. Алматы хотод жаңа шинэ метро бар. Алматыд шинэ метро байдаг. Алматыда ескі үйлерде жаңа әдемі биік ғимараттарда бар. Алматы хотод ескі гэдэг нь хуучин гэсэн үг. Хуучин үйлерде, хуучин байшингууд ч бас Д гэж энийг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ч бас гэдэг утгаар ордог тийм ээ. Үйлерде Алматы хотод хуучин байшингууд ч бас жаңа, шинэ, әдемі, гоё, биік, том. Ғимарат гэдэг нь барилга гэсэн үг. Ғимарат таар гэдэг барилгууд олон тоон дээр. Жаңа әдемі биік ғимараттарда бар. Ч бас
байдаг. За тэгэхээр Алматыда eski üylerde жаңа әдемі биік ғимараттарда бар. Алматы хотод хуучин барилгууд ч бас шин гоё том уучлаарай дахиад хэлье. Алматы хотод хуучин байшингууд ч гэсэн том гоё уучлаарай би дахиад буруу хэлчихлээ. Алматы хотод хуучин байшингууд ч гэсэн шин гоё том барилгууд ч бас байдаг. Дааде. Орон байр заасан даадэтэй битгий антуураарай. Энэ яг тэгвэл тусдаа бичигдсэн байгаа. Тусдаа бичигдсэн байгаа дааде нь болохоор ч бас ч гэсэн гэдэг утгаар орж байгаа. Ал мына қызыл алмада Алматыныкі. За харин мына қызыл алма гэдэг нь алим гэсэн үг. Адилхан сонсогдож байгааз алма алим. Энэ улаан алимч гэсэн Алматыныкі. Ал мына қызыл алмада Алматыныкі. Харин энэ улаан алимч гэсэн Алматынх. Бұл өте дәмді алма. Дәмді амттай. Энэ маш амттай алим. Алматы хот нь әдемі жасыл қала. Бірақ көшеде машиналар өте көп. Алматы хот нь гоё ногоон хот. Жасыл гэдэг нь ногоон гэсэн үг. Ногоон. Бірақ гэхдээ энэ үгийг цээжээс аваарай. Бірақ гэхдээ көшеде гудамжинд машинууд өте көп. Маш их. За текстийг монголоор дахиж бүтнээр нь уншия. Алматы хот нь улсын шинжлэх ухааны, соёлын, мөн санхүүгийн төв. Алматы хотын өмнөх буюу хуучин нэр нь Алмату. Алматы хотод 1,485,496 хүн ам байдаг. Хүн амтай эсвэл. Алматад их сургуулиуд, музей, театрууд, номын сан, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төвүүд олон. Алматад көк төбөө байдаг. Түүний өндөр нь 1070 м. Мэдээв мөсөн гулгуурын талбай ууланд байрладаг. Тэр маш гоё. Алматад олон улсын нисэх будал байдаг. Алматын гудамжууд өргөн бас шулуун. Гудамжинд автобуснууд, троллейбуснууд, трамвайнууд явдаг. Алматад шин метро байдаг. Алматад хуучин байшингууд ч гэсэн шин гоё том барилгууд ч гэсэн байдаг. Харин энэ улаан алимч гэсэн Алматынх. Энэ маш гоё алим. Уучлаарай. Энэ маш амттай алим. Алматы нь гоё ногоон хот. Харин гудамжинд машинууд маш их. Көшеде гэд орон байр заасан. Дахиад энд орсон байна. Эндээс та бүхэн юу харж байна гэхээр яг казах хэлнээс монгол хэл рүү шууд ингээд орчуулж болдог. Ягаад гэвэл энэ өгүүлбэрийн бүтцэн яг монгол хэлтэй адилхан байдаг болохоор орчуулахад маш амархан байдаг байгаамаа. За энэ дугаарны хичээл та бүхэн таалагдсан байх гэдэгт итгэлтэй байх. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа.